Цаана хүүхдүүдээ. За, захин хичээлийн үед анхаарах зүйлийг багш нь та нартай анхааруулъя. За, бусдыгаа хүндэлж мэдээж Микки хаана асуух зүйл гарвал Микки нээж оролцоорой. Захин хичээлийн тэмдэглэлийг цэгцтэй цэвэр сайхан бичнэ. Захин хичээлийн үед бие биедээ хүндэтгэлтэй хандах нь. За, камера хаахгүй оролцох нэ. За, цагийн орон тохирох үгийг нэгж бичнэ. За, доор багш нь энэ доор бэлэг, бэлэгээ, бэлэг гэсэн 3 үгийг бичсэн байна. За, аль тохирох өгүүлбэрийг өгүүлбэртээ нөхөж бичихнэ. За, сэргэлэн бол оюун бэлэг төгс ухаантай сайн хүү юм гэхэд аль бэлэг оролцох вэ? Бэлэг гэдэг үг нь. За, бэлэг. За, сэргэлэн бол оюун бэлэг төгс ухаантай сайн хүү юм гэсэн өгүүлбэр болох нэ. За, тэр ээжийнхээ төрсөн өдөрт зориулж дурсгалын зүйл авч өгөв. За, бэлэг, бэлгээ гэдэг үгийн аль нь бичигдэх вэ хүүхдүүдээ? За, бэлэг дурсгалын зүйл авч өгөв. За, дараагийн өгүүлбэр түүнийг өгөхдөө ээжтэй маш их хайртай хэмээн бэлэг тэмбэрэлтэй сайхан үг хэлв. За, энэ дээр болохоор бэлгээ тэмбэрэлтэй. За, оюун бэлэг, бэлэг дурсгал, бэлэг тэмбэрэлтэй гэдэг үгийг холбоо үгүүдийг маш сайн тогтоогоорой. За, бэлэг ухаан, бэлэг тэмбэрэл, бэлэг дурсгал. За, энэ 3 холбоо үгийг маш сайн тогтоогоорой. За, оюун ухаан, бэлэг ухаан гэдэг маань за, оюун ухааны бэлэг байх нь. За, бэлэг тэмбэрэл гэдэг маань за, ерөөлтэй, бэлэг тэмбэрэлтэй үг хэлэх гэх мэтчлэн үгэнд орно гэсэн үг. За, бэлэг дурсгал гэдэг маань мэдээж ойлгомжтой. За, эдгээр үгсэн дуудлага ижил боловч бичлэг нь өөр, утга нь бас өөр байх нэ. Маш сайн тогтоогоорой хүүхдүүдээ. За, өнөөдрийн хичээлийн сэдэв маань болохоор дуудлага ижил үгийг утга бичлэгээр нь ялгаж зөв хэрэглэхийг баттгана. Тодруулсан үгсийг анхаарч зөв уншия. За, миний тус бүгдэд хүрэг, бусдад тус хүрэг, төлөв борлон болжмороос цочив. Мэргэн хүн мэрэг төлөв тавив. За, энэ мэрэг төлөв. За, төлөв гэж юу вэ хүүхдүүдээ? За, мэдээж хурганы дээдлийн хоныг болохоор төлөв гэж нэрлэдэг юм байна. За, мэрэг төлөв гэдэг маань болохоор үзрийн мэрэг. За, янз шагаагаар бас мэргэлдэг. За, тэрийг хэлж болно. За, дараа үгийг сайн хараарай. Хэрэм самраа мэрэгдээ, шагаан мэрэг өмнөн, халиуна шатрын өрг бүрт хожив, төрүүлж хийсэн нь гараа өрг. За, дараа энэ өгүүлбэрүүдийг бичиж аваарай хүүхдүүдээ. За, хэрэм самраа мэрэгдээ. За, утгаар нь багш нь холбоё. Хэрэм самраа мэрэгдээ. За, шагаан мэрэг үнэн, халиуна шатрын өрг бүрт хожив, төрүүлж хийсэн нь гараа өрг. За, үгийн утгууд нь өөр өөр байгаа гэдгийг санаарай хүүхдүүдээ.
За үгийн дунд орсон үсгийг дураар нь сольж болгол хэмжээ заасан үг байснаа халтар бохир гэсэн үг болчихлоо. За тэр юу юм бол за хэр гэдэг үг маань хэр гэсэн утгатай үг болох нь байна. За мөн за хэр гэдэг үг маань ямар утгатай үг юм бол за хэмжээ заасан гэсэн үг гэсэн шүү дээ. За тэгвэл хэр хэмжээ хэр зэрэг байна вэ гэх мэтчлэн холбоог үүсгэж болох нь байна. Хэр гэдэг маань болохоор за хэр буртаг гэсэн үгийг илэрхийлж болох нэ. За өгүүлбэр зохиоё. Галт огоонд хэр зэрэг их хүмүүс ирсэн байна вэ? За хэмжээ заасан гэсэн энэ югаараа зохиолоо. За Батын хувцас хэр буртаг болсон байлаа гэсэн өгүүлбэр бичиж болох нэ. За доорх өгүүлбэрийг бичээд аваарай хүүхдүүдээ. За дараах үгсийг уншаарай. За туйл, туул, туйл гэсэн гурван үг маань ямар утга илэрхийлсэн үг юм бол за үлгэр туйл, туулгол, хойд туйл гэсэн утгатай өгүүд байх нь бүгд өөр өөр утга санааг илэрхийлж байна. За үлгэр туйл, туулгол, хойд туйл. За хууль, хуул, хууль гэсэн үгс маань ямар утга илэрхийлсэн үгнүүд юм болоо хүүхдүүдээ. За хууль гэдэг үг маань хууль дүрм, хуул гэдэг маань номноос хуулах, хууль гэдэг маань цаас хуулах гэсэн утгатай үгнүүд байна. За цаашаа явъя. За буур гэдэг үг маань ямар утга илэрхийлсэн үг вэ? Гэрийн буур, гэр барих газар, гэр барьж байсан газрыг буур гэж нэрлэдэг байх нэ. За буур гэдэг үг маань болохоор ямар утга илэрхийлсэн үг вэ гэвэл насвыг гүйцсэн эр тэмээг буур гэж нэрлэдэг юм байна. За буур гэдэг маань за буурнууд нуур Дорнод аймгийн Халхгол суманд байдаг. За өгүүлбэрийг бичээд аваарай. За дайх гэдэг үг маань ямар утга илэрхийлсэн үг вэ? Цэвлэг дайх хүүхдийн өссийг хэлдэг юм байна. За даах гэдэг үг маань ямар утга илэрхийлсэн үг вэ? Ачаа даах. За дайх гэдэг үг маань дуудлага даах гэдэг үгтэйгээ дуудлага ижил боловч за мөн утга өөр үг байх нэ. Ачаа дайх хүнд юм өгч явуулахыг дайх гэж нэрлэдэг юм байна. За холбоо үгтэйгээрээ доор байгаа үгсийг ашиглаад за хөлөг онгоц. За ямар хөлөг байж болох вэ? За төмөр хөлөг. За хүлэг гэдэг маань болохоор хүлэг морь байж болох нь байна. За хурдан хүлэг байж болно. Мөн ажнай хүлэг гэсэн холбоо бүтээж болох нэ. За хөөрг гэсэн үг маань болохоор за өгүүлбэрт оруулж бичье. За
За цагаан сараар алийг нь бичих вэ? Цагаан сараар хөөрөг зөрүүлдэг Монгол ёс бий. За мэдээж хөөрөг гэдэг үгийг оролцуулж бичнэ гэсэн үг байна. За туул цаасан шувуу хөөрөг. За энэ маань болохоор хөөрөг гэж юу вэ? Манай монголчууд цагаан сарын үеэр настай хүмүүс маань хөөрөг зөрүүлдэг уламжлалтай байдаг юм байна. За ууланд амьдардаг зэрлэг хоньны нэрийг юу гэж нэрлэдэг вэ? За мөн яаж бичдэг юм бол? За аргал. За аргалыг болохоор аргал гэдэг маань болохоор зэрлэг хоньыг аргал гэж нэрлэдэг юм байна. За аргал нь болохоор Төв Азийн уулархаг өндөр бүс нутгаар амьдардаг хамгийн том зэрлэг хонь юм. Өндөр нь 120 см, 140 кг хүртэл жинтэй байх ба биеийн урт нь 1.8 м хүрдэг юм байна. Ер нь маш том угалзалсан ивэртэй бөгөөд 190 см хүртэл байдаг байжээ. Иврийнх нь урт нь за эм нь болохоор бас ивэртэйч мөн ирээсээ арай жижиг биетэй юм байна. За энэ юуны зураг юм бол хүмүүдээ аргал. За аргал гэж юу вэ? Хүрийн хатаасан баасыг аргал гэж нэрлэдэг юм байна. За дуудлага ижил үгийг зөв бичихийн тулд үгийн утгыг зөв ойлгож, зөв уншина. За тоосго өргөл өрг. За баруун гараа өрг. Мэдээж өөр утга илэрхийлсэн байна. Маш сайн анхааралтай уншаарай. За хоолой сайн болго. Бодрол алиалагч болог. Цаасан шуугаа хөөрөг. Өвөөгийн хөөрөг том. Далайн төвшин ихсөв. Төлөв төвшин зантай хүн. За энэ өгүүлбэрийг уншаад ерөнхийдөө утга агуулгыг сайн ойлгож аваарай. За нүдэлж тогтоох нь энэ дараагийн үгсийг мэрэг төлөг, хүлэг морь, хүлэг онгоц, бэлэг дурсгал, бэлэг тэмдэг, бэлэг ухаан, отго жинс, отог аймаг, хэр хэмжээ, хэр буртаг. За энэ тэр үгсийг болохоор хөдөлж тогтоогоорой. Энэ өгүүлбэрийн утгыг маш сайн ойлгож аваарай. За ойролцоо дуудагдаж ялгаатай бичдэг утга нь өөр үгсүүд маш их байдаг. За гэрийн даалгаварт та бүхэн шогол, шоглоо, отог, эд, хаан, хан, баг гэсэн үгээр утга ялгасан өгүүлбэр зохиож бичихнэ. За анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.